Антон Павлович Чехов. Цамхагт байшин. Зураачийн өгүүлэг. 6-7 жилийн өмнө намайг Т гэдэг мужийн нэг хошуунд байхад ийм нэг явдал тохиолдож үлээ. Тэгэхэд би Белокуров гэгч газрын нэг эзний эдхэнгийн газар байсан юм. Белокуров өглөө эрт босож үргэлж нимгэн дээл давхар нөмрөн явдаг залуухан ир байсан ба орой болохоор л дандаа пив уучаад "Ээд хаанч байсан нэг л сэтгэл тааламжгүй юм" гэж надад өгүүлдэгсэн. Тэр цэцэрлэгийн дотор жигүүрийн байшинд суудаг. Би эзний хуучин байрны багнад том паслаграанд суудаг байр. Манай байшинд унтдаг ганцхан буудан сандал, хідэн хүзрөө дэлгдэг ширээ, хоёроос өөр юу ч үгүй. Цаг агаар намуухан байсан ч гэсэн хуучин цагийн том пишин үргэлж хөнгөнээд цахилгаантай үед бүр сүртэй. Байшин маань тэр чигээрээ донсолж хідэн хэсэг салчих гэж байгаа юм шиг санагдаад. Ялангуяа шүн бол 10 том цонхоор нь нэгэн зэрэг гясхийн баахан аимшигтай байдагсан. Би заяанасаа зүгээр сууж сурчсан болохоор даан их юм оролддоггүй. Харин юм л бол цонхоороо тэнгэр огторгүй. Жигүүрт нь шуу, модод гудамж руу бүхэл цагаар ширтэн хихтэж, шуудангаар 9 зүйлийг уншиж тэгсхийгээд л унтаад өгдөг байж үлээ. Заримдаа гэрээс гарч үдэш орой болтол үүгээр түүгээр дими тэндгсэн. Нэг орой гэртээ харж яваад яагаад ч юм санамсаргүй нэг танихгүй айлын гадаа ирчихжээ. Нар жаргаж цэцэглэж буй хар тарианд оройн сүдэр тусчээ. Ойрхон тарьсан маш өндөр гачуур мод хоёр игнээ зэрэгцэх нь хоёр цул хэрэм шиг санагдаад сайхан боловч уйтгартай модод гудамжуулж харагдана. Би намхан шургааган хашаа дээгүүр хөнгөн үсрэн гараад модод гудамжаар явхдаа дазар шүүрэн ардсан модны мөчөрт хатгуулж явлаа. Тэгэхэд чимээ аниргүй, харанхуй, дагцгүй аз хязгаарт алтан шаргал өнгөтэй хурц гэрэлж ирвэлзэн. Аардсны шүсэн торонд солонгорм харагдана. Модны мөчрийн анхлан үнэр хамар сэтлэх мэт ханхалж байлаа. Би хажуу тийш эргэж хоёр талаараа далдуу мод бүхий урт гихчин гудамжаар цааш яв. Тэнд ч хов хоосон. Юм бүхэн нь хуучирсан агаад. Нодон жилийн унсан навчис хөлөөрийн дор уйтгар таяа сүржигнэн үдшийн бүрэн хийд модны хооронд сүүдэр буужээ. Баруун талын жимсний цэцэрлэгт нэг дууч болжмор төргүүж ирэх нь лавл бас хөгширсэн бололтой. Тэгээд нөгөө далдуу мод тарьсан гудамж дуусаж би сарвчид тагт бүхий дунд хэсэгтээ давхар цагаан байшингийн дэрэгдүр гарлаа. Нэг мэдхнэ баян айлын том хашаа. Бөөн ногоон уд ургасан, усанд ордог газартай том цөөрөм цэлитэд харагдсанд нөгөө эргэтэн байгаа тосгоны өндөр нарийнхан хонхны загалмайд сая шингэсэн нарны бүдэг туяа тусаж байв. Гинт миний сэтгэлд нэг л тун сайн мэддэг юм орж. Би баг байхдаа яг ийм газар үзсэн шиг санагдана. Хашаанаас тарианы газар руу харсан эрт цагийн чулуун арслантай бат бэх цагаан чулуун хаалганы дэргэд хоёр бүсгүй зогсож байв. Игчмэд нь цайвар царайтай, ойлог биетэй, тун царайлаг бүсгүй байв. Бөөгнөрсөн хөрөнгө хар үстэй, жимбийсэн уруултай тэр бүсгүй тоомсөргүй маягтай намайг арайхан харав. Нөгөө нь насаар бүр баг 17, 8-аас хитрээгүй болов гэмээр бас л гойлог биетэй, цайвар царайтай, том нүдтэй охин намайг дэрэгдүүрээ өнгөхөд ихэд гайхсан байдагтай хараад англиар нэг юм хэлснээ зовх шиг боллоо. Тэр хоёр хөөрхөн охиныг би хэдийн үдсэн юм шиг санагдлаа. Тэгээд гэртээ харахтаа нэг л сайхан зүүд гэсэн юм шиг байв. Хожим нэг өдөр Белокуров бид хоёр гэрийнхэн гадуур зугааж явтал өвс ногоо сүр сар хийлгсээр нэг нумтай тэрэг хашаанд орж ирэхийг харуул дотор нь нөгөө хоёр хүүхний нэг нь суужээ. Тэгсэн чинь нөгөө их чинь байв. Түүмэрт хилмигдэгсдэд тусламж ирэх бичгтээ иржээ. Биднийг нэг их анхаар нь харалгүйгээр Сианово тосгонд түүмэр гарч олон байшин шатна. Хичнээн олон хүн, хүүхэд багчууд ор хоронгүй болсон. Түүмэрт хилмигдэгсдийн хороо одоохондоо юу хийх гэж байгааг тун сүрхий ярив. Өөрөө тэр хорооны нэг гишүүн юм байна. Биднэр үсэг зуруулсан хуудасаа далд хийж явахыг завдан Белокуровтай гар барьж. "Петр Петрович гүй, та биднийг бүр мартчээ дээ" гэд миний нэрийг хэлж. "Та ч гэсэн таны оюун бэлгийг хүнд тэрэгч хүмүүс хэрхэн аж төрдгийг үзмээр бол манайхаар очоорой л да. Тэгвэл ижи бид хоёр их л баярлах хөлөө" гэв. Би толгой дохив. Тэр хүний явснаас хойш Петр Петрович түүний тухай ярьлаа. Тэр хүүхэн сурвалжит гэрийн Лида Волчанинова гэдэг бүсгүй юм гин. Нөгөө цөөрмийн цаад ирэхт их дүү хоёртойгоо суудаг эдлэн газрыг нь Шилковка гэдэг юм байж. Эцэг нь дээр үед Москвад дээгүүр албахааж нууц зөвлөх түшмэл байгаад нас баржээ.
Волжаниновийнхан хэдийгээр зэгсэн хөрөнгөтэй боловч хөдөө тосгонд өвөл зунгүй суудаг ажээ. Лидия нь Шилковка тосгондоо нутгийн захиргааны сургуульд багшилж, сард авдаг 25 рублээ зөвхөн өөртөө зарцуулж, өөрийнхөө олсон юмар амьдарч байна гэж омог бардан байдгийн байжээ. Сонин айш шүү. Яах вэ, нэг очил доо. Таныг очиход тэд лав баяртай байх үз гэж Белокуров хэллээ. Нэг баярын өдөр үдийн хоол идээд бид хоёр Волжаниновийнхнийг дурсан санаж очихоор Шилковка тасган оров. Хоёр хүүхэн ихтэйгээ гурвал гэртээ байлаа. Их Екатерина Петровна нь залуудаа цэвэрхэн хүүхэн байсан бол л та. Харин одоо харахад өтөр жайхалсан, амьсгаатсан, хөөр хилэгтэй авгаа болжээ. Надтай уран зургийн тухай ярих гэж их оролдож байв. Намайг Шилковка тосгон орж магадгүй гэж охиноосоо сонсоод Москвагийн үзэсгэлэнд миний зурсан байгалийн зургаас юу ч гэсэн 2-3-ыг санаж амтсан бол л та. Гэгээд тэр зурагт юу дүрсэж үзүүлэх гэсэн тухай асууж байлаа. Лидия, гэрийнхэн нь Лида гэж дууддаг байжээ. Надтай ярихаасаа голдуу Белокуровтай ярьж, яагаад нутгийн захиргаанд ажилдаггүй, яагаад одоо хүртэл хуралд нэг ч удаа суугаагүй билээ гэж тоглоом тахуугүй чин үннээсээ асууж байв. Тун тосгүй байна да, Петр Петрович минь. Ичгэвтер хэрэг гэж хүүхнийг хэлэхэд. Лида нээрэл хэлж байна. Тун тосгүй гэж ихэн зөвшөөрч байв. Тэгээд Лида над руу харж. Манай бүхэл бүтэн хошуу ганцхан балаагны мэдхт байна шүү дээ. Балааг нь өөрөө захиргааны дарга болохоор хошууны бүхий залбан тушаалд хамаатан. Хүрэгдээ суудагчаад юу л хий гэвэл дураараа хийж байна. Тэмцэл хэрэгтэй. Залуучууд гэдэг чинь нэг лут хэсэг болж нийлэх ёстой байтал манай эндхийн залуучууд ямар шүү байна да. Ичгэвтер байна, Петр Петрович гэв. Нутгийн захиргааны тухай ярилцахад дүү Женийн дуугүй л байлаа. Женя том хүний ярианд оролцдоггүй. Гэрийнхэн ч баг хүүхэд гэж үздэг байжээ. Тэр өөрөө багада өөрийн хүмүүжүүлэгч авгааг Мис гэж нэрлэж байснаар одоо өөрийг нь Мисюс гэж дууддаг байж. Тэр намайг үргэлж шохоорхон харж байх шиг. Зургийн альбом үзэхэд минь энэ миний авгах. Энэ намайг загалмайлсан эцэг гэж хуруугаараа зааж байхдаа хүүхэд шиг миний мөрийг түшгэд түүний сая ургаж байгаа жижигхэн хөх нарийнхан мөр гизгийг нь бас тас бүсэлсэн туранхай биеийг нь ойрхоноос харж билээ. Бид модон бөмбөг, лаун теннис тоглож, цэцэрлэг дотор зугаалаад цай ууж, оройн их л удаан сууж хоол идцгээв. Надад нөгөө багнат том танхимаас энэ хананда бүгийн зураггүй баг шиг тогтог байшинд байхад нэг л аятай. Зарц нар нь та гэжж байх шиг. Тэгэд ч бас Лида, Мисюс хоёрыг байхад юм бүхэн залуухан цэвэрхэн санагдаад эмх журамтай ажээ. Оройн хоолны дараа Лида бас л Аана Балаагны тухай, нутгийн захиргааны тухай, сургуулийн номын сангийн тухай Белокуровтэй ярив. Энэ сэдрэлийн итгэл төгс хөгжилтэй бүсгүн яриа нь амьд сонирхолтой, харин олон юм чанга ярих нь сургуулийн газар байдгаас нь тогтсон хөвшил байж болох юм. Харин миний нөхөр Петр Петрович оюутан байхаас аваад хүнтэй элдвийн юм маргаж сурсан зангаа бас орхиогүй болохоор олон юм их л уйтартай нурших нь өөрийгөө хосгүй ухаантай хүн болгох гэсэн санаа илэрхий ажээ. Тэгж ярихдаа тэр гараараа дохин зааж байгаад сүмсний савыг нь татаад асгасан нь ширээний бүтээлэг дээр том толб болон тонож тогтоход надаас өөр хинч ажигласангүй бололтой. Бид хоёрыг буцахад харанхуу намуухан байлаа. Сайн хүмүүжилтэй хүн гэдэг ширээний бүтээлэг дээр сүмс асахгүй байх биш. Харин аль нэг хүн тэгж асгахыг анхаарахгүй өнгөрхийг хэлдэг юм да гэж Белокуров санаа алдаж. Ёстой сэхэтний маягийн сайхан айш шүү. Би ч сайн хоцрогдож байна да. Хүн бүхэн ажид ажил гих болж дээ гэж ярив. Хөдөө газар ажигтай үлгэр жишээж хүн болох гэвэл хичнээн их ажиллах хэрэгтэйг Белокуров ярив. Тэгэхэд нь би энэ яасан хүнд бүхстэй залхуу залуу вэ гэж бодов. Белокуров ажид хэргийн тухай ярих болвол дээ гэж уянгалуулан ярьж. Ажил хийхдээ түншгэ удаан назгай, юмыг дандаа хождуулдаг хүн байв. Шуудан дөгөөд орхиорой гэж загтал өгөхөд 7 хоногоос ч хамаагүй халаасандаа хийж явдаг болохоор би түүнийг ажилд сүрхий хүн гэж нэг их итгэдэггүй лээ. Белокуров надтай зэрэгцэн явхдаа за нэг ажил хийзээ гэхэд сэтгэлд таарахгүй байх л хамгийн хэцүү юм да гэж аяархан дуугч үлээ. 2 дугаар бүлэг. Би Волжаниновийнхоор очдог боллоо.
Байшингийн сарвчид тагтны хамгийн доод гишгүүр дээр сууж байхдаа амьдрал минь тун сонирхолгүй хурдан өнгөрч байгааг санахаас урамгүй болж, намайг ийм хүнд өтөрт оруулан байгаа зүрхээ суг татаад хаяжхвал яасан сайхан сан бол гэж ямагт боддогсон. Тэр үед тагтан дээр хүм ярих, хувцс шүжигнэх, номын хуудас эргүүлэх чимээ сонсогддог үлээ. Лида өдөр нь өвчтөе хүм үзэж ном тараагаад, болдуу шүхэр барьж толгой нүцгэн, посхон орж ирээд үдэш нь нутгийн захиргааны тухай, сургуулийн тухай чанга ярьж суудагт нь би удалгүй дасаж үлээ. Жижигхэн намтай, гойлог биетэй, тун хатуухан энэ бүсгүй ажил төрхийн тухай ярьж эхлэх болгондоо энэ танд сонирхолгүй л дээ гэж дургүйхэн хэлдэгсэн. Лида надад нэг л тааламжтай биш. Би байгалийн зураг зурдаг болохоор намайг тэр зурагтаа хүн ардын гажигдлыг дүрслэн гаргадаггүй. Бас тэгээд түүний бат итгэдэг имийг тоодоггүй гэж намайг сандаг бололтой. Урд намайг байгаль далайн эргээр аялан явхад хөх цууян бүү өмд цамц өмсөж морь унсан нэг бүрээд бүсгүй дайралтаад чи надад гансаа худалдахгүй юу гэхэд намайг Европ хүн болохоор нэг л сонирхон ширтэж бүрх малгай толгой руу хайгүй хялан харж агшин зуурч надтай ярихаас түүгшөөсөн бололтой байж үлээ. Тэгснэ нэг хачин инээд алдчихад давхин отсон билээ. Лида яг түн шиг намайг харийн хүн гэж эвгүйхэн үздэг байлаа. Надад тааруухан шиг байдгаа өнгөн дээрээ огт мэдэгддэггүй байсан боловч би түүнийг нь гадарлаж л байв. Би заримдаа байшингийн гигэвчийн тагтны доод гишгүүр дээр сууж байхдаа хор хөдлөн ээдээ эмч биш байж хүн эмэх гэдэг тэднийг хуурчл байгаа хэрэг. 2000 десятийн дазартай бол хичнээн амар суух үлээ гэж ярьдагсан. Харин дүүн бодох санах юмгүй амьдралаа яг л над шиг зүгээр сууж өнгөрөөдөг байлаа. Өглөө босонгуудаа сарвчид тагтандаа нэг хөх будагтай түшлэгтэй сандал дээр сууж ном уншиж байхад нь хүлэн дөнгөж газар шүүрч харагдах ба заримдаа номоо барьсаар далдуу модны цаана орж үзэгдэхгүй болно. Заримдаа тэр хашааны хаалгаар гадагшаа гарч тарианы газар руу явдаг байж үлээ. Мисиус ном руугаа тун шуналтай ширтэж өдөржингөө уншдаг байснаа нүд нь ядарч гүлцээж царайн цонхигоод ном уншсаар тархин ядарчээ гэдгийг тааж ядах юмгүй байдагсан. Намайг очиход жаахан улайс хийгээд номоо уншихаа болж сэрэглэн болоод бүлтгэр алаг нүдэрээ ширтэн зарц нарын байр хар нүүрс болон шатсан тухай юм уу? Эсвэл нэг зарц цөөрмөөс том гихчийн зарс барьжээ гэж ирээд энэ тэрийг ярьдаг байлаа. Ингийн өдөр тэр бээр юрдийн цагаан цанц хар хөх банзартаа явдаг байв. Бид хоёр хамт салхинд гарч чанамал хийх лир зулгааж бас завээр зугаалan явах үедээ ажиглахад лир зулгаахаар ухсхийх юм уу? Сэлүүрээр сэлэхэд түүний төргүй дуранхай гар халахгаар өргөн ханцуугаар нэвт шувт харагддагсан. Заримдаа намайг юм зурхад хажууд зогсож их л сонирхон хардаг байв. 7 дугаар сарын сүүлчээр нэг сайн өдөр би өглөө 10 цагийн үед Варчаниновыханд очлоо. Би байшингаас зайдуухан цэцэрлэг дотор явхдаа тэр 100 хийлбэг гарсан цагаан мөөг хааж дараа Жинятай хамт ирж түүхээр тэмдэг тавиад л явж байв. Намуухан салхилж байсан юм. Жения өнгөлөг гой даашинцтайгаа ихэн хамт сүмээс харж явахыг би харав. Жения бүрх малгайгаа салхинд хийсэх үе гэж гараараа дарж явна. Тэгээд сарвчид тагтанд тэднийг цай уухыг би харлаа. Зүгээр суутраа зөвтгөх гэж явдаг над шиг хүнд манай тентхийн зуны ийм өдөр ямагт юр бусын. Сонирхолтой байдаг байлаа. Шүүдрийн чийг татсан ногоон цэцэрлэгт нар тусаж байшингийн дэрэгдүүр явхад сайхан цэцгийн үнэр анхилж жаргалтай сайхан санагдаад саяхан сүмээс харж ирсэн залуус цэцэрлэгтээ сууцгаан цайгаа ууж бас том сайхан хувцлаж сэргэлэн цовоо байдган дээр тэр эрүүл цатгалан өнгө үзэмжтэй улс өдрийн уртад юу ч хийхгүй өнгөрөөдөг болохоор дандаа л ийм байгаасай гэж боддог байлаа. Би ч юусэн тэгж бодсоор цэцэрлэгийн дундуур явхдаа ямар ч хэрэггүй, ямар ч зориггүй. Бүхэл өдөр, бүхэл зуныг өнгөрөөхөд бэлхэн байлаа. Жения нэг сакс барьсаар ирсэн нь намайг цэцэрлэгт байгаа гэж мэдсэн юм уу таасан бололтой байв. Бид хоёр юм ярьж мөөг түүж явхад Жения юм асуухтаа миний царайг харах гэж миний урд гарч байлаа. Өчигдөр манай тосгонд нэг гайхамшигтай хэрэг боллоо. Хазар Пелагея эмгэн бүтэн жил өвчтөе хэвтэж ямар ч эмч, ямар ч эн тус болсонгүй. Тэгээд зайлуул тэр эмгэн өчигдөр өнгөрчээ. Энч чухал бишээ. Өвчтөе хүн хөгшин чагунц нарын дотроос сони юм ирэх хэрэггүй. Эрүүл саруул хүмүүсийн дотор гайхамшигт юм байхгүй гэж үү?
Амьдрал өөрөө сонирн биш гэж үү? Ойлгогдохгүй юм болгон гайхамшигтай байдаг шүү дээ. Үл ойлгогдох зүйл танд аимшигтай биш үү? Үгүй. Би харин ойлгохгүй үзэгдэлтэй сэргэлэн, цовоо хандаж, түүнд захирагдахгүй гэж боддtiin. Би өөрөө тэтгэдгээрээс дээгүүр, ер нь хүн бол арслан барс, одноос, бүх байгаль ертөнцөөс дээгүүр шүү дээ. Тэр үл ойлгогдох гайхамшигтай мэд санагдах зүйлээс ч дээгүүр гэдгээ ухамсарлах ёстой. Тэгэхгүй бол хүн биш. Юм бүхнээс айдаг хулан шиг болно. Дураач учраас намайг их юм мэддэг, мэдэхгүй юмаа бас тааж мэддэг айхавтар хүн гэж Женя боддог байжээ. Миний байдаг тэр мөнхийн гоо сайхан ертөнцид намайг оруулж аваасай гэж Женя хүсэж, бурхан шашны тухай, мөнх амьдралын тухай, гайхамшигт явдлын тухай ярьдаг байв. Би ч гэсэн намайг өгсөний хойно миний бие сэтгэл үүрт хэвээр байх болно гэж боддог учраас. Тийм ээ. Хүн бол мөнх юм. Бид мөнх амьдрах болно гэж хариулдаг байв. Тэгэхэд Женя үүнийг сонсож итгэдэг болохоор заавал нотол гэж албаддаггүй байлаа. Буцах замдаа Женя гинт зогсож. Манай Лида тун сайн хүн шүү. Тийм биз? Би түүнд даанч хайртай юм. Түүний төлөө амиа өгөхөөс хизээч буцахгүй хүн. Харин та түүнтэй ямар учраас дандаа марладаг юм бэ? Та яагаад түүнд зэвүүцдэг юм бэ? Гэж хэлэхэд миний ханцууд түүний гар хүч байлаа. Яагаад гэвэл Лидгийн буруу. Женя толгоогоо сэгсэрч нүдэнд нь нулимс гүйжгэнэн. Яагаад тэр вэ? Ойлгохгүй байна гэж хэлв. Энэ үед Лида дөнгөж сая ирсэн бололтой ташуура барьсаар шатны дэргэд зогсож байгаа нь нарны туяанд гойлог биеийн үзэмжтэй харагдаж зарцтай ямар нэг тушаал өгч байна. Лида яаран сандарч чанга ярьсаар 2-3 өвчтөн үзээд тасалгаа дотуур ийш тийш явж шүүгээ шургуулга онгойлгон үдсээр байшингийн цамхагт гарч одлоо. Хоолоо идгэж дууцснаас тэр хойно биднийг шүлээ ууж дуусаад байхад тэр сая ирлээ. Тэр аар саар имийг дурсан санахад тэр нэг өдөр онцын болоогүй ч гэсэн бүрэн санагддаг юм. Хоолны дараа Жанна түшлэгтэй сандалд шигдэн гэдрэг налан хөвтөж номоо уншихад би тагтны хамгийн доод гишгүр дээр сандайлан сууж байв. Бид юу ч яригдсангүй. Юугүй тэнгэр бүрхэж бороо тусаж эхлэв. Салхи хэдийн намдаж бүгчм халуун байсан болохоор тэр өдөр хизээч дуусахгүй юм шиг санагдаж байв. Екатерина Петровна унтаж босоод шүхэр барьсаар тагт дээр гарч ирв. Женя ээжийнхэн гарыг үнсээд "Ээжээ, өдөр унтах танд муу шүү" гэв. Тэр хоёр бие биедээ их налирлана. Нэг нь цэцэрлэг рүү явбал нөгөө нь тагт дээр зогсон тосгон руу харах зураа "Хүй Женя" эсвэл "Ээжээ, та хаа байна" гэж бие биедээ дуудана. Тэр хоёр хоёулаа адил сүсэгтэй. Сүмд очиж мөргсөн ч хамт явдаг болохоор юм хум ярилцаагүй ч байсан бие биеийнхээ санаа бодлыг шууд ойлгодог байв. Хүнд тэр хоёр ав адилхан хандна. Екатерина Петровна надад бас амархан дасаж 2-3 хоног үзэгдэхгүй бол хүм явуулж биеийг минь асуулгадаг байлаа. Зураг зурхыг минь тэр хөгшин бас их сонирхон харж Мисюс шигээ дэвэн дэлхий юм ярьж энд тэнд боссон юм байтугай гэр зургийнхаа нууцыг ч надад итгэн ярьдаг байв. Екатерина Петровна бас их охиноо тун тоон. Лида хизээч нэг их налиглаж сүйд болохгүй. Үргэлж ноцтой юм ярина. Ер нь тэр өөрийн санснаар амьдардаг байр. Адмирал хөдөг онгоцныхон тасалгаанд юу хийж суудгийг нь цэрэг хүн мэддэггүйтэй адил. Түүний юу бодож сандлагийг нь ижи дүү хоёр нь мэддэггүй. Тэдний хувьд нэг л битүүлэг юр бусын хүн санагддаг байлаа. Манай Лида тун сайн хүн шүү. Тийм биз гэж ихэн банк хийхнэ. Бороо орж байх тэр зур бид Лидагийн тухай ярьж байв. Лида тун сайн хүн гэж ихэн хуйлдагчийн дүртэй аяархан хилээд ийш тийш сүрхийг харснаа. Би одоо баахан сэтгэл зовдөг болсон ч хорвоод ховор тохиох хүн шүү. Сургууль, эмийн сан, ном цугаараад хэрэгтэй гэсэн ч түүний төлөө үхэн зүтгэх хэрэг юу вэ да? Одоо 24 хүрлээ. Өөрийнхөө тухай бодох цаг болжээ. Ном, эмийн сан гэсээр байтал нь нэг мэдхэд нас нь явчин шүү. Хүнтэй суухал хэрэгтэй хүндээ гэв. Женя чилтлээ ном уншдагаас царай цанхичоод үсээ янзалсан тэргүүнээ өргөж ихийгээ хараад "Ээж минь, бурхан цүмийг мэднэ шүү дээ" гэв. Белакуров ирнэ. Тэр бээр урт дээл шин оёсон цамц өмсчээ.
Бид модон бөмбөг, лаун теннис тоглож байгаад бүрэнхий болмогц оройн хоол идэх зуур Лида мөн л сургуулийн тухай бүх хошуу гартаа авсан Балагны тухай ярив. Тэр өрөө би Варчаниновынхаас явхдаа уртаас урт баярын өдөр байсан шиг санагдан хорвоод ямар ч урт удаан юм дуустдаг жантайг гүнхтэйгээр бодон явлаа. Бид хоёрыг Женя хаалган дээр гаргаж өгөв. Женя бид хоёр өглөөнөөс аваад орой болтол хамт байснаас юм уу түүнийг байхгүй бол надад нэг л өөтөртэй санагдаад тэр сайхан айл надад тун дотн санагдаж тэр зуны турш анх удаа захидал бичмээр болсон юм. Би Белокуровтай гэртээ харих замдаа та яагаад нэг л өөтөртэй нэг л хачин байна вэ? Би бол зураач, хачин зантай хүн. Бас тэгээд багаасаа сэтгэл тэнгэр байсан удаагүй. Тэгээд ч ажил явдагтаа итгэлгүй ядуу тэнүүч хүн болохоор өөтөртэй нэг янзын бэрх байдлаар амьдэрдیں۔ Харин та бол газрын эзэн, баян, эрүүл, саруул хүн мөртөө юунд ингэж? Тусгүй амьдарч амьдралаас яагаад юм авдаггүй юм бэ? Жишээ нь одоо хүртэл яагаад Лида юм уу, Женэд дурлдаггүй юм бэ гэхэд би өөр хүүхэнд дурлдгийг чи мартаа юу гэж Белокуров хариулав. Тэр нь түүний хамт жигүүрийн байшинд суудаг Любовь Ивановна гэгч үерхдэг хүүхнээ хэлжээ. Тэр бордмол галуу шиг том бүдүүн, их зантай авгайг би өдөр болгон хардаг байлаа. Тэр бээр сувдан шигтгэхтэй орос маягийн костюмтай, дандаа шүхэр барьж цэцэрлэгээр явах тул үргэлж цайгаа өө хоолоо идгэж дуудулдаг байлаа. Любовь Ивановна 3 жилийн өмнө цуслан болгон жигүүрийн нэг байшин хөлсөлж агснаас хойш тэнд үрд суух болсон бололтой. Тэр Белокуровоос лав 10 ихч байсан учраас түүнийг хатуухан барьж хэрв Белокуров гадагш явах бол түүнээс зөвшөөрөл ирдэг байжээ. Любовь Ивановна заримдаа эрэгтэй хүн шиг бүдүүн дуугаар уйлахад нь би хүн явуулж таныг уйлахаа зогсохгүй бол энэ байраасаа явлаа шүү гэж байж сая нэг зогсоодог байж үлээ. Бид хоёр харж Белокуров маань буудан самбитээр суугаад хөмсөг зангидан юм бодож суухад би хүүхэнд өөрийн ирэхгүй дурлсан хүн шиг ботроо сэтгэл хөдлөн тасалгааны дотуур нааш цааш алхаж байв. Би Ворчининовийнхний тухай юм ярихсан гэхээс Лида ч өөртөө адил имлэг, сургуульд дуртай, нутгийн захиргааны албаны хүнд их дурлах хүүхэндээ. Тим хүүхэнтэй суух гэвэл нутгийн захиргааны гишүүн босхоор барахгүй үдлэлт гардаг шиг төмөс шахаа олох хэрэг босх үз. Харин Мисюс үү? Тэр Мисюс юутай хөрхөө охин бэ гэв. Белокуров аана. Дэ гэж аялгуулан тухайн цагийн өвчин болсон удрамгийн үзлийн тухай ярихдаа би түүнтэй маргаж байгаа юм шиг итгэл төгс ярьж байв. Хэдийд ч болохыг нь мэдэхгүйгээр нэг хүний ганцаараа ярихыг чагнаж сууснаас эзгүй хээрийн өөдгөрт цүлд олон мод газар уйтгарлаж явагч дээр байх үз. Юмд гутрангийн үзлээр хандах уу, өөдрөг үзлээр хандах уу гэдэгт биш. Харин 100 хүн дотроос 99 нь ухаан муутай байгаад хамаг хэрэг оршиж байгаа юм гэж би хэлв. Белокуров өөрийгөө муу хэлж байна гэж бодсон болортой гомдонгүй босож явлаа. 3 дугаар бүлэг. Малоземовт гүн авгайтан зочлон ирлээ. Таны амрыг ирж байна гэж Лида нэг явж ирээд ихтэй хилэнгээ бээлигээ авах цуураа залгуулан ярьсан нь. Сони юм их л байна. Малоземовт эмнэлгийн газар байгуулах асуудлыг хошууны хуралд дахин тавих болсон гин. Гэсэн ч найдваргүй юм байхаа. Гэд намайг харж. Өшөөгөр. Танд ийм юм сонирхолгүйг би бүр таг мартсан байх шүү. Миний игдүү хурч дал мөрөө хавчаад. Яагаад сонирхдаггүй гэж. Миний юу гэж бодож байгааг мэдхийг та хүсэхгүйж боловч энэ асуудлыг чинь би тун сонирхдгийн бидгээ хэлий гэлээ. Тийм үү? Тийм. Миний бодоход Малоземовт эмнэлгийн газар байгуулахын огт хэрэггүй юм. Лида миний нэг адил над руу харж нүдээ ониглоход. Тэгэд юу хэрэгтэй гэж? Байгалийн зураг уу? Гэж асуув. Байгалийн зурагч хэрэггүй. Ер нь юу ч хэрэггүй. Лида гараасаа бээгийгээ сая авч шуудандаас авчирсан шин сониноо дэлгэн харж дуугүй сууж байснаа бие ихэр барьж байгаа бололтой. Өнгөрсөн 7 хоногт Ана гэдэг хүүхэд төрүүлэхээс болж нас баржээ. Энд ойрхон эмнэлгийн газар байсан бол тэр бүсгүй амьд үлдэх билээ. Байгалийн эрхэм зураачгүй. Та энэ талаар юу бодож байгаа ол гэв. Би энэ талаар тун тодорхой зүйл сэтгэж байна гэдгээ танд хэлье. Гэхэд Лида сонноороо нүрээ хасгалж сонсогч дургүй байгаа бололтой. Одоогийн байдалд эмнэлгийн газар, сургууль, номын сан, эмийн сан гэдэг чинь ганцхан хүнийг боолчлохын тулд байгаа юм.
Ард түмэн авраг том гинжээр хүлэгтчгээд байхад та тэр гинжийг тасдах нь байтугай харин нэмж байгаа биш үү? Би ингэж л бодож байдгийн да. Гэхэд тэр бүсгүй над руу харж шоолонгүй инээмсэглэхэд би хэлэх гэснээ тод болгохыг хичээнэ. Ана гэдэг хүүхэн төрхөөсөө болоод өгөх нь баг хэрэг. Харин тэр Ана, Мавра, Пелагея нар чинь өглөөнөөс аваад үдэш харанхуй болтол нурууга тэнийхэхгүй, хүч хүрэхгүй ажил хийж өвдөж тарчлан өлөн хоосон өвчтэй үр хүүхдийнхээ төлөө насаараа санаа зовж үхэх өвдөх хоёроос насаараа айн сэрдэж уйтрлан хар багаасаа имнүүлж хар багаасаа өтөлж гундам бузар булай өмхий самхайн дотор үхэж өргөдөн үр хүүхэд нь өсөхтөөгөө зэрэг бас л тийм замаар орж зовж малаас дор амьдарч түг түмэн олон хүн гагцхүү өмөх татахны төлөө ингэж зовж байна. Тэдний тэр байдлын хамгийн аимшигтай нь гэвэл тэд оюун сэтгэлийн тухай бодох санах чөлөөгүй. Соёл боловсролынхаа тухай бодохч завгүй. Үргэлж даарч хурж, өлсөж цангаж, адгуусан мэт айн имэж. Үе олноороо хөдөлмөрлөж байгаа нь хүнийг адгуусан амьтнаас ялгаж, ганцхан амьд явахыг нь шижин болгосон оюун ухаан. Ажил хийх бүхий л замд нь цасан хунгар шиг боож байдагт оршино. Та тэдэнд энэ имлэг, сургуулаараа туслана гэх боловч тэдний тэр төөрөгдлөөс чөлөөлөх нь байтугай. Харин тэдний амьдралд шин гай тарж, уламж боолын байдалд оруулан, тэр номын чин гайнаас болж нутгийн захиргаанд татвар төлөхөөс аваад тэдний хэрэгцээг улам их болгож, нурууг нь улам бүхийлгэнэ гэсэн хэрэг болох биш үү гэж үргэлжлүүлэн хэллээ. Би тантай марахгүй гэж Лида саннаа тавиад. Энэ үгийг би хэдийн сонссон юм. Ганцхан ийм байдалд гар хумхэн сууж болохгүй гэдгийг хэлье. Үнэн дээр гэхэд бид хүн төрлөختнийг аварч чадахгүй. Магадгүй олон талаар алдаа энэ бэгдэл хийж байгаа ч гэсэн чадах юмаа л хийж байгаа нь үнэн зөв юм. Бодовсон хүний хамгийн эрхэм ариун зоригт бол ойр дотныхондоо үйлчлэх явдал болохоор бид чадах чинээгээр л хийх гэж оролдож байгаа юм да. Танд тааламжгүй ч гэсэн юм болгоныг санаандаа тааруулж болохгүй шүү дээ гэв. Лидгийн хэлдэг зөв гэж их нь хэлв. Хийдэг байхад их нь ямагт зүрхгүй метрха байдагтай юм ярихдаа буруу зөрүү юм хэлчихвээ гэж зовн хийдаруу байн харж хизээч зүрхгүй дандаа Лидгийн хэлдэг зөв гэж зөвшөөрдөг байж үлээ. Хөдөөгийн хүмүүсийн гэгэрэл боловсрал тэр хөөр хийлэлтэй ядуухан бичсэн ном. Имлэгэн газар гэдэг чинь танай цонхоор туссан өчөө хүүхэн гэгээ. Энэ их цэцэрлэгийг гэрэлтүүлж чадахгүй найдал, харамхуй дорой байдал, үхэл зовлон багсгаж чадахгүй шүү дээ. Та юу ч хийж чадахгүй. Харин хүмүүсийн амьдралд хөндлөнгөөс оролцсноороо шин хэрэгцээ, хөдөлмөрийн шин дарамтлал бий болгоно. Бурхан минь, ямар нэг юм хийх хэрэгтэй шүү дээ гэж Хийдгийн гондон хэлсэн үгийн янзаас үзэхэд миний шүүмжлэн хэлснийг ялихгүй зүйл гэж жигшиж байгаа бололтой байв. Хүмүүсийг хүнд хар ажлаас чөлөөлөх хэрэгтэй байна. Тэдний талхыг хөнгөрүүлж, тэд бүхэл насаараа зуухны дэргэд, твшний ёроолд, тарианы газар суухгүй бас амьсгаа авч оюун сэтгэлийн тухай, бурхан шашны тухай бодох чөлөөтэй байж, оюун ухааныхаа чадлыг арай өргөн гардаж байх хэрэгтэй байна шүү дээ. Оюун ухааны үйлсд альва хүнийг оруулах нь амьдралын үнэн, утга санааг байнга сүүгчлэх гэсэн үг. Харин өөрөө тэдний тулд адгуусны гүжиг хөдөлмөр хийж өөрийгөө чөлөөтэй сэтгэх бололцоо тэдэнд олговол сая тэр ном эмийн сан чинь чухамдаа инэдэмтэй зүйл болохыг мэдэх болно. Хүн юуны тул байгаагаа ухамсарлуул энэ шал дэмий зүйлэр биш, харин машин, ном, шинжлэх ухаан, урлаг тэдний оюун санааны хэрэгцээг хангаж чадах юм гэж би хэлв. Хөдөлмөрөөс чөлөөлөх гинэ. Тэгж болдгийм үү? Болно. Тэдний ажлаас хийгцэхгүй юу? Хэрв хот хөдөөгийн бид мэтийн хүнцэм ялгаагүй биеийн хэрэгцээг хангачаад нийт хүний хийж байгаа хөдөлмөрийг адил хувааж авъя гэж бодвол хүн болгон өдөрт 2-3 цагаас илүүгүй ажиллах болно. Баян ядуу ялгаагүй бид цөм өдөрт 2-3 цаг ажиллавал үлдсэн цаг нь сул чөлөөтэй болно гэж бодъё л доо. Биеэсээ баг шалтгаалж баг хөдөлмөрлөхийн тулд бид бас хөдөлмөрийн оронд онсон машин зохиож манай хэрэгцээг хамгийн бага хэмжээнд хүртэл хорогдуулахыг хичээх болно гэж бодъё л доо. Өлсөх дарахаас айхгүй болохын тулд бид өөрсдөө үр хүүхдээ хатуужуулж Анна, Мавра, Пелагея нар шиг үр хүүхдийнхээ эрүүл энхийн төлөө дандаа сэтгэл зовж байхгүй болно шүү дээ. Хэрв зовхгүй бол эмийн сан, тамхи, дарсны үйлдвэр авч байх хэрэггүй болохоор яваандаа бидэнд хичнээн цаг гарахыг бодъё л доо.
Бид тэр зав чөлөөгөө цөм нэг адил шинжлэх ухаан, урлагт зориулах болно. Заримдаа тариачин хүн хамтаараа нэгдэн зам застдаг шиг бид ч цөм хамт амьдралын үнэн зөв утга санааг сүүгчилдэгсэн болвол үнэн мөнөө тун түргэн олж хүн үнэнхүү үхлээс үргэлж айн сэрдэхийн зовлонгоос юм уу? Ер нь үхлээс ангижрах болно гэдэгт би итгэж байна. Та чинь өөрийнхөө хэлснийг өөрөө няцаагаад байгаа юм шүү. Та шинжлэх ухаан гэж яриад байгаа мөртөө соёл боловсрал хэрэггүй гэдэн шүү дээ гэж Лида хэлв. Тэр боловсрагч нь зөвхөн архины мухлагийн хаягийг унших төдий юм уу? Заримдаа ном уншаад ч ойлгохгүй юм шүү дээ. Рюрикийн үеэс хойш тийм л боловсралтай байгаа юм да. Гоголын Петрушка хэдийнээс ном уншдаг байсан боловч тосхон маань Рюрикийн үед байсан шигэ одоо хүртэл тийм л байна. Бичиг үсэгтэй болох хэрэггүй. Харин оюун ухааныхаа чадлыг өргөн ихээр гаргах зав чөлөөлөх хэрэгтэй байна. Тэгэхээр зөвхөн сургуульч хэрэггүй. Харин их сургууль хэрэгтэй байна да. Та эмнэлэг хэрэггүй гэж байх шивдэ. Тийм ээ. Ангаах ухаан бол байгалийн үзэгдэлийн хувьд өвчнийг зөвхөн судлахад хэрэгтэйгээс биш, түүнийг эмчлэхэд хэрэгтэй биш байх ёстой. Хэрэг эмчлэгч уг өвчнийг нь биш, түүний шалтгааныг эндэх хэрэгтэй байна. Түүний гол шалтгаан болсон биеийн хөдөлмөрийг арилгачвал өвчин байхгүй болно. Эмчилдэг шинжлэх ухааныг би зөвшөөрөхгүй. Жинхэнэ шинжлэх ухаан, урлаг бол төр зүрийн зарим зорилгод хүрэхийг ирмэлцэхгүй үүрдийн ерөнхий зорилготой. Амьдралын үнэн мөн утга санаа, бурхан шашин, сэтгэл санааг ирэх учраас. Харин түүнийг өдөр тутмын аар саар зүйл болсон эмийн сан, номын сан давиачвал амьдралыг уламж нарийн төвхтэй болгоно. Манад эмч, жорч, хуйлч, бичиг үсэгтэй хүн олон боловч амин судлал ба тоо, гүн ухааны эрдэмтэн, яруу найрагчид огт алга. Хүний ухаан сэтгэлийн бүх хүч, төр зүрийн үгүй болох хэрэгцээг хангахад зарцуулагдж байна. Эрдэмтэн, зураач, зохиолчдын ажил буцалж, тэдний амьдралын хангамж өдөр тутам өсөж, биеийн хэрэгцээ их болж байгаа боловч үнэн мөнд хүрэх яагаад ч үгүй. Хүн мөн лаана хамгийн хэрцгий ариун биш, адгуусан хിവэрэ байж юм болгон хүн төрлөختний олонход улам доройтон амьдрах альва чадлаа үүр далдах тийш тэмүүлж байх юм. Ийм байхад зураачийн амьдрал ямар ч утгагүй. Тэр хэдий ч нэ авиас бэлэгтэй байх тутам тэдний үүрэг төдий ч нэ хачин ойлгомжгүй болж. Чухамдаа одоогийн ёс тэглэмийг дэмжиж бузар хэрцгий адгуусыг эрхлүүлэхийн тулд ажиллах болж байна. Би бол ажиллахыг хүсэхгүй, ажил хийх ч үгүй, юу ч хэрэггүй. Галуу юусэн ч яадгийн гэж миний ярихад Мисүса гарч бай гэж Лида дүүдээ хэлхэн. Миний ярьсан яриа тийм баг хүүхдэд хор болж магадгүй гэсэн бололтой байж үлээ. Жэни ихч ээж хоёроо өөтөртэй харсаар гарав. Өөрийнхөө тоомсоргүй байдлыг зүгтгэхийн тулд хүн ийм гинэн хонгор яриа ярьдгийн да. Эмнэлэг сургууль хэрэггүй гэж хэлэх нь эмчлэх сургахаас амархнах та гэж Лида хэлв. Зөв Лида минь. Зүйтэй гэж ихэн зөвшөөрөв. Лида үргэлжлүүлэн. Та ажил хийхгүй гэж айдгаж байх шивдэ. Та өөрийнхөө эрхэлдэг ажлыг их үнэлдэг шиг байна. Маргаха болиё. Таны саяны жигшин ярьж, юм бүхнээс дор үздэг тэр номын сан, эмийн санг чинь би байгалийн хамгийн үзэсгэлэнт зургаас дээр гэж үзэх учраас бид хизээч нийхгүй юм байна гэд их рүүгээ хандаж тун өөр дуугаар. Гүн авгайтан манай энд байснаасаа их эцэж тун өөр багчжээ. Одоо вишид явах байх гэж ярив. Лида надтай яахгүй. Гэхдээ ихтэйгээ гүнгийн тухай ярьж эхлэв. Түүний царай час удайсан боловч уургаснаа мэдэгдэхгүй хичээн ихэмсэг авгаан дүр үзүүлж, ойрын хараа муутай хүн шиг ширээ рүү тонгоо наалдаад сонин уншиж байгаа дүр үзүүлнэ. Намайг байхад их хөвгүү байхаар би уучлал ирээд харахаар явсаа. Дөрөвгөр бүлэг. Хашаанд нам гүм. Цөөрмийн цаад тосхоныхон хэдийн унтаж, танцч гал, гэрэл үл үзэгдэн дагцхүү, цөөрмийн усанд оддын цайвар гэрэл үл мэдэг тосож байлаа. Арслантай хаалганы дэргэд Жэня намайг гаргаж өгөх гэж хүлээж байв. Тосгоныхон цөм унтжээ. Архины мухлаг хэсэгчид, морины хулгайчид унтсан байхад бидэн шиг игэл томоотой хүмүүс бие биеэ уурлуулан маргаж байх нь да гэд би харанхуйд түүний нүүрлүү харахад уйдгартай харнууд яг өөдөөс минь ширтэж байв.
8 дугаар сарын гүнэгт шөнө байлаа. Яагад гэвэл намрын амьсгаа орж зузаан үүл бүрхээд хоёр талаараа үйлжих тарианы хар газар бүхий замыг сая мандсан сар арай ядан гийгүүлж байх. Од үе харуун. Миний хажууд явсан Жения од харахыг харахаас зэвүүдсэн юм уу, өөдөө харахгүйсэн гэсэн бололтой явж байх. Тэгээд таны зөв юм шиг санагдах юм. Хэрв хүмүүс хамтран оюун санааны үйл ажиллагаанд хүчээ зориулбал бүх хэмийг удахгүй мэдэх болно шүү дээ гэж тэр бүсгүй шөнийн чигт чичрэм өгүүлэхэд аргагүй шүү дээ. Бид дээд зэргийн амтан. Үнэн дээр хүний суу тухааны бүх хүчийг ухамсарлаж данцхан дээд зэргийн зориг тавьвал эцэстээ бид яг л бурхан шиг улс болно шүү дээ. Гэвч энэ хизээч бүтэхгүй юм. Хүн төрлөختөн улам доройтон муудаж суу тухаанаас нь мөрч үлдэхгүй гэж би хэлв. Хашааны хаалга харагдахгүй болоход Жения зогсож ядан миний гарыг яаран барьж. Амгалан нойрсоор маргааш ирээрэй гэв. Жения дан ганц цамц мөрөн дээгүүрээ эгэлдэргэсэн учир даарч чичрэн байдгаараа бихцээчээ. Ингээд ганцаараа үлдэн гэхээс аимшигтай санагдаж өөрөөрөө ч тийхүү од харахыг харахаас зэвүүцв. Хоёулаа жаахан хамт бай. Би танаас гуйж байна гэж би хэлв. Би Жениад дурлаж байв. Тэр намайг өгтөн үдэж өгдгийн дээр намайг их шохорхон ээлдэг зөөлнөр хардагт нь би дурладаг байсан биз. Түүний цайвар царай, нарийнхан хүзүү, нарийнхан гарыг харахад ч нэвэл уярмаар хөөрхөн байдаг үлээ. Харин тэр ухаан хаанаас нь гардаг юм бэ? Би түүнийг тийм ч их ухаантай биш гэж бодож байсан бол гэрн ихэн мэддгээрээ намайг дайхуулж байлаа. Надад дургүй мөнөөхөн ширүүн зантай, цэвэрхэн царайтай Лида хүүхнээс энэ бүсгүйг арай л өөрөөр сэтгэлдэг бололтой. Би зураач болохоор Жениад аятайхан харагдан оюун авьяасаараа түүний сэтгэлийг булааж би гагцхүү түүнд л юм зурж өгөхийг туйлын их хүснэ. Түүнийхээ тухай санах мөрөөдөөдгтөө надтай хамт эдгээр сайхан, ой мод, тарианы газар, манан будна, үүрийн гэгээ энэ онц гайхамшигтай байгаль ертөнцийг эзэндэх миний бяцхан хатан гэж сандаг байв. Харин би одоо хүртэл энэ бүхний дунд цорын ганцаараа хоцорсон арчаагүй амтнэжээ. Та дахиад 1 минут хэрэгтэй байгаач. Би гоё гэв. Би хүрмээ тайлж түүний даарсан биед нөмөргөхөд тэр эрэгтэй хүний хүрм өмсөж инээдтэй эвгүй харагдахаас зовсон болортой хаяж орхиод над руу инэв. Тэгэхэд нь би түүнийг твэрч аваад хацар, мөр, гарыг нь үнслээ. Маргааш болтол баяртай гэж. Жения шөнийн нам гүмийг ивдэхээс айсан мэт аяархан шивнийг хилээд намайг твэрэн агч. Бид биеэсээ нуух юм байхгүй. Би ээж ихч хоёртой цүмийг нь хэлэх ёстой. Гэвч энэ аимшигтай байна. Ээжич яах вэ? Чам тайртай юм. Харин Лида л байна гэд хашааныхаа хаалга руу гүйн одох зуураа. Баяртай гэж чанга хэлв. Түүний хөдийн чимээг чагнан би хэсэг зуур зогсов. Харихаас дургүй хүрч байх. Ер нь юу ч гэж харих үлээ дээ. Би элдвийг бодон хэсэг зогсож байгаад Женегийн суудаг нүдэнд дулаахан нөгөө хуучин байшинг нь дахин нэг харах гэж буцаж алгуурхан гэлтрв. Тэр байшингийн цамхгийн цонх хүний нүд шиг намайг шивтэж бүгдийг ойлгож байгаа юм шиг байлаа. Би сарвчид тагтны дэрэгдүр өнгөрч харанхуйд өндөр хус модны оролд лаун теннис тоглодог талбайн хавцаа урт вандан дээр сууж тэдний байшинг ширтэв. Мисүсийн суудаг цамхгийн цонхоор хурц гэрэл харагдаж байснаа зөөлөн ногоон гэрэл болон хувирсан нь дингийн бүрхүүлээ хийсэн байжээ. Тэгээд хүний сүүдэр сүүдгнэв. Би тийхүү нам гүмийн дунд сэтгэл тэнийн дурлал минь сайхан санагдаж байсан боловч хитгэн алхмын цаана энэ байшингийн нэг тасалгаанд надад дургүй намайг занн жигшдэгч байж магадгүй. Лида суудаг гэж бодохоос хачин санагдаж бай. Би чимээ чагнан Женек гараад ирдэг болов гэж бодон хүлээж удаан суухад байшингийн цамхагт хүн яригцж байгаа юм шиг санагдаж байв. Цаг хэртэй болоод нөгөө ногоон гэрэл унтарч харанхуйд юу ч үзэгдэхгүй болов. Сар дээр хөөрч нойрсож байгаа цэцэрлэг, түүний дундуур сүлжсэн зам, байшингийн өмнөх цэцэрлэгийн мандрава сарны цэцгийг тов тодхон гэрхтүүлж, юм бүхэн адилхан өнгөтэй юм шиг үзэгдэнэ. Гадаа хүүтэн болов. Би цэцэрлэгээс гарч зам дээрээс хүрмээ аваад гэрийн зүг яаралгүй алхав. Маргааш нь үдийн хоолны дараа би Ворчинины үеихэнд очиод цэцэрлэгийн шилэн хаалга цэлийг л нээгдсэн байв. Цэцэрлэгийн цаанаас Жения талбайд буюу аль миг модод гудамжаар гараад ирдэг болов. Тасалгаанаас нь дуу дуулддаг болов гэж би хүлээж тагтан дээр сууж байгаад зочдыг хүлээж авах тасалгаанд орж цааш хоолны өрөөнд орлоо. Тэнд нэг ч хүн байсангүй.
Хоолны тасалгаанаас урд гудамжаар хоош урагш явхад хид хідэн хаалга байсан ба нэг хаалганы цаана Йидагийн дуу сонсогдох нь. Нэг хүрээнд бурхан өмнөх бяцлаг илгээжээ гэж цээж бичиг бичүүлж байгаа бололтой чанга удаан унших нь сонсогдно. Тэгээд миний хөлийн чимээг сонсож "Хэн бэ?" Гэхдээ "Би байна" гэв. Тийм үү? Уучлаарай. Би даашаад ном заагаад гарч уулзах цаваалаг. Екатерина Павловна цэцэрлэгтэй би юу? Байхгүй ээж. Дүү хоёр өнөө өглөө Пенза мужид эгчинд очихоор явсан. Өвөл тэндээсээ гадаадад явах байх гээд. Нэг хүрээнд бурхан өмнөх бяцлаг илгээжээ. Бичүү гихэн сонсогдлоо. Би байшингийн үүдний өрөөнд гарч дэмийх тэртээ тосгон цөөрөм рүү харахад өмнөх бяцлаг. Нэг хүрээнд бурхан өмнөх бяцлаг илгээжээ гихэн сонсогдсоор байлаа. Би тэдний хашаанаас тэдний данх ирсэн замаараа цэцэрлэгийн хашааг дайрч байшингийн дэрэгдүр гараад дардуу мод тарьсан гудамжаар буцаж явлаа. Тэр үед нэг бяцхан хүү гүйцэм ирж нэгэн зурус өгснийг задлан үзвэл би цүмийг нь игчид ярьсанд чамаас салах хэрэгтэй гэж шаардлаа. Би гинэн явдлаараа игчийнхээ сэтгэлийг гомдооч чадахгүй юм. Танд бурхан зол жаргал хайлтгүй. Намайг өршөөгөөрэй. Ээж бид хоёр хэрхэн гашууд мууж байгааг та мэддэг болоосай гэсэн байлаа. Тэндээс би таримл гачуур модод гудамжаар яв. Хар тариа цэцэглж бүдэн шувуу шуугилдэж байсан газарт одоо олон үхэр чөдөртэй адуу бэлчиж байна. Тэртээ намхан толгодыг өвөлжих тарианы нов ногоон өнгө бүрхжээ. Надад хачин сэтгэл төрж Волчининвихэнд ярьж байсныг санахад ичих мэт болж урдын хിവэр өөдгөрлөн суух болов. Гэртээ харж хэвтэж байгаад би тэр оройгоо Петербург явсан билээ. Түүнээс хойш би Волчининвихэнтэй уулзсангүй. Харин саяфтархан Крим орж яваад вагон дотор Белокуровтай уулзав. Белокуров мөн л дан дээлтэй хатгамал цамцтай явсан ба. Намайг амар мэндийг нь асуухад "Таны өшөөлөөр сайнж байна" гэж хариулав. Бид нилээд хууч хөөрөв. Белокуров хуучин газар эдлэнгээ зарж Любовь Ивановнагийн нэрээр өөр арай жижиг газар авчээ. Волчининвихний тухай том баг юм ярив. Түүний ярих нь Лида хуучин Шилковка тосгондоо мөн л сургуулийн хүүхдүүдэд хичээл зааж байх зураа өөртөө аятай санагдсан хүмүүсийг хэд гурваар нь цуглуулж нилээд хүчтэй хэсэг болгоод бүхэл хошууг гартаа захирж байсан Балагныг нутгийн захиргааны сүүлийн сонгуулиар авч хайсан гин. Бас Жения гэртээ байхгүй хаана байгааг нь мэдэхгүй гэж цухасган ярив. Би тэдний цамхагт байшингийн тухай мартаж эхлээд харин хаяа юм бичих буюу уншихад түүний цонхоор тусаж байсан ногоон гэрэл шүнийн харанхууд тариалангийн талаар явж байсан минь санагдаж тэгэхэд би дурлалын сэтгэлд автагдж гэртээ ирээд даарсан гараа үрж байсан минь санагдана. Хаяа гам ганцаараа сууж байхад тэр бас л миний тухай дурсаж намайг хүлээж байгаа байлгүй. Бид ууцах үз гэж яагаад ч юм бодогддог байлаа. Мисүс минь чи хаа вэ?